Ивент итгэгч ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Бүсгүйчүүд бидэнд олон асуудал тулгардаг. Өөр тулгарсан бэрхшээл дундаас бизнес санаагаа олж, өдгөө төв дамнсан дэлхийн хэмжээний бизнесийг цогцлооч чадсан бүсгүйг өнөөдрийн тэгээс тэр бөмбөр булангаар онцолж байна. Ингээд Ogi Fashion Branding үүсгэн байгуулагч Ogi Corp компани ерөнхий захирал Оюун Цэцгийн амжилт уналтын түүхийг хамтдаа хуваалцъя. Ogi Branding үүсгэн байгуулагч Ogi Corp компани ерөнхий захирал Оюун Цэцэг. Оги нэр Олон Баярын Оюун Цэцэг. Мэргэжил сэтгүүлч, аялал жуулчлалын маркетинг. Компани нэр Ogi Corp хувьцаат компани. Компани салбар чиглэл Ogi Fashion, Ogi Edu, Австрали Монголын хамтарсан байх сургууль. Үүсгэн байгуулагдсан он 2017. Үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэл худалдаа, боловсрол сургууль зуучлалын агентлаг. Бүтээтгүүний нэр төрөл 30 гаруй. Манай бүтээгдэхүүн бол яг Африк твээс бусад бүх твд мөн 40-50 өөр улс оронд одоогор хүрсэн байна. Сайн байцгаана уу? Намайг Олон Баяр Огтой Оюун Цэцэг гэдэг. Би Ogi брэнд мөн Ogi Edu Австрали Монголын хамтарсан Night-ийн олон улсын сургуулийн хамтран үүсгэн байгуулагч хүн байна. 2016 онд би яг Австралийн корпорат орчинд ажиллаж байгаад цалингаа цуглуулад нэг цэнхэр өнгөтэй маш гоё тийм загварлаг тийм төбөл авсан юм. Тэгээ хамгийн харамсалтай нь тэр ерөөсөө би бүр ингээ 10 минут ч тэрэн дээр ингээ тогтож өмсөж чадахгүй тийм их өвдөлтийг надад өгөөд. За гүрээсээр агаал тэгэл оройн гэрте очиод тэр чинь өвдөлтөндөө ингээ нөлмөсөн ингээл урсдаг штэ. Яг тэр үедээ ёо ийм үнэтэй авчаад тий өмсөж чадахгүй намайг ийм их өвдөлт мэдрүүлж байна гэж арайчтай гэж бодоод ер нь яагаад хөл дэвтэйхэн тий боломжийн үнэтэй тэгээ загварлаг тийм төв хийж болохгүй гэж одоо хамгийн анх тэр санаа нь орж ирээд тэгээ ер нь ихтэй яг хамгийн анх нэгт гэж мөнгө олъё гэж бодоагүй. Тэгээд нөгөө сампл хийгээд тий нөгөө туршилтаар бүтээгдэхүүн хийгээл явж авах хугацаанд энийг бизнес болгохоор шийдсэн. Тэгээд 2016 онд одоо бараг жил ингэж бүтээгдэхүүний туршилт хийж явж байгаад 2017 оны 3 сарын 11-нд Австралийн Сидней хотод бид нээлттэй хийсэн. За тэр үед бид нэг 1000 орчим бүтээгдэхүүн ер нь бол бэлдээд тэрийг бол нэг жилийн дараа жил дотор ингээд худалдаалах баха гэж төлөвлөж байсан. Тэгтэл ерөөсөө эхний бараг 10 хоног дээрээ бараг бүх бүтээгдэхүүнээ дуусаад за нэрэл нэг одоо 40 арзмарын тий 12 см ч гэдэг юм эсвэл нэг том арзмаар эсвэл жижиг арзмарын гутлнуудаас ганц нэг үлдсэн. Бусдаар бол тэр 1000 бүтээгдэхүүнхээр манай сток бол ингээд дууссан байхгүй. Тэгээд ер нь бол энэ бизнесийг илүү тий бүр бизнес тал руу нь хөгжүүлэе гэдэг нэг юм урам зориг авч ирсэн. Анхнаасаа тий яг зөвхөн бизнес хий гэж нөгөө эхлээг болохоор ерөөсөө л нөгөө бүтээгдэхүүнийхээ чанар загвар тэгээд тухайн бүтээгдэхүүнийг нөгөө хөл дэвтэйхэн байх дээр нь анхаарсан болохоор юу айдас ерөөсөө байгаагүй. Надад энийг одоо юу гэдэг алдаа гаргаад нөгөө энэ бизнес дампуурч байдэ ч гэдэг юм бодол ерөөсөө байгаагүй. Бизнес хий мөнгө олъё гэж бодоогүй учраас бүтээгдэхүүн дээр зөвхөн анхаарлаа хандуулсан. Тэгээд тэр бүтээгдэхүүнийг хийж байгаа явцаа би одоо 2016 оноос эхлээд байнга сошиал орчиндөө хуваалцдаг. Алдаа оноо юу гарч ийн гэдгээ ч хуваалцдаг гэсэн болохоор 2000 дээр 17 оны 3 сард тий тэгэхээр 3 сарын 10-наас 20-ны хугацаанд гэсэн үг. Бүтээгдэхүүн бүгдээрээ дуусгаад л хамгийн анх удаа тэг би мөнгө олчлаа тий бизнес болгоод явах хэрэгтэй юм байна гэдэг тэр сэтгүүн төрж исэн гэсэн үг. Тэгээд энэ болохоор яг миний анхны бол бизнес байгаагүй. Ер нь нэлээд жоохон бахтаас нөгөө ламбард ажиллаж үтсэн. Тэгээд дампуурж исэн. Тэр бол ерөнхийдөө надад ямар сургамж өгсөн бэ гэхээр хүн юу юм бэлээ. Хүнд тохирсон бизнес гэж байдаг, тохироогүй бизнес гэж байдаг тий. Миний хувьд яг одоо хитрхи өрөвч ч юм уу тий. Миний надад тохирох бизнес бол ламбард байгаагүй. Тэгээд дампуурж исэн. За тэгээ гутал цөөнхтэй загварын бизнес болохоор би өөрөө дуртай.
Тэг хамгийн гол нь би өөрөө тэр нөгөө чанараа одоо юу гэдэг хилж одоо өөрөө өөр дээр турших боломжтой байсан учраас илүү амжилттай байсан болов уу гэж одоо хардیں۔ Эхний одоо тэр нөгөө сампл хийх те туршилт хийх тэр бүтээгдэхүүний одоо материал авах одоо бусад одоо тэр нөгөө үйлдвэрлэж байгаа хүмүүст цалин өгөх мөн сампл хийх гэдэг ингээд зардлууд маань яасан бэ гэхээр миний би нөгөө IT технологийн Rack Corp гэдэг Австралийн компанид тухайн үед менежерээр ажилладаг гэсэн. Одоо PR менежерээр бонус цалин гэж аваад тэр цалингаараа ер нь анхны хөрөнгө оруулалтаа хийсэн. Дараа нь тэгээд баг зэрэг мөнгө олоод мөн манай гэр бүлийнхэн одоо дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд бид нэр дараагийн шат руугаа нэг шат ахаад явсан гэсэн. Тэгэхээр хамгийн ихний хөрөнгө оруулалт бол ерөөсөө би одоо ажиллаж байсан тэр нөгөө компаниасаа шагналт цалин аваад тэрийгээрээ нэг 32 мянган орчим доллар гэсэн. Тэрийгээрээ эхлүүлсэн гэсэн. Сургамж авсан зүйл нь гэвэл ерөөсө хамтрагч гэдэг чинь бизнес асар чухал юм байна тийм. Хамтдаа нэг зүйлийн төлөө ингэж явна, санаа нийлэх зүйл байна, нийлэхгүй зүйл байна тийм. Агтаа дээрэс нь яг мөнгөний асуудал дээр шударгал байх хэрэгтэй. Зарчимж хандах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр ер нь хамтрагч чухал юм билээ. За одоо бол манай бизнес бол ер нь гэр бүлийн бизнес гэж явна тийм. Гэр бүлийн бизнесийн давуу тал нь юу вэ гэхээр одоо нэг гэр бүлийн тэр санхүүчин хамтдаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө улам өргөжих боломжтой. Нөгөө хамтдаа санхүү нэг газар руу орж байгаа учраас буцаага дараагийнхаа нөгөө хөрөнгө оруулалтыг хамтдаа хийгээд явхад илүү хурдан одоо өргөжин тэлдэг юм шиг санагдсан. Гэхдээ ахаад нөгөө зарчимж байдал нэг хүндлэх те гих мэт зүйлсээр тулгуурласан байх хэрэгтэй юм лээ. Бид бол хамгийн ихний ялгаарл юу байсан бэ гэхээр ерөөсөө хүл дэвтэйхэн байдал гутлын хувьд хоёрдугаар гэх юм бол бид нэр нөгөө махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор одоо өсгсөн тийм могоо материал ярьсаар бүтээгдэхүүнээ хийдэг гэсэн. За тэр маань одоо ялгарах одоо зүйл маань балаа хамгийн. Гэтэл одоо яасан бэ гэхээр бид нөгөө чанараараа гаргаж байгаа өмгөөрөө тийм тухайн бүтээгдэхүүний одоо онцлог загвар хийцээрээ бас ялгардаг болсон. Бид нэр ер нь анх одоо үйл ажиллагаа эхэлснээс хойш яг үндэ маркетинг дээр нэг зардал гаргаагүй. Харин бид нар яасан бэ гэхээр бид нар энэ маркетингийнхаа зардлыг боломж муутай мөртлөө маш өндөр потенциалтай энэ хүүхдүүдэд зориулсан Австралид одоо сурах тэтгэлэг олгоё гэд 2018 оноос эхлээд одоо 2 жилдээ нэг удаа энэ тэтгэлэг зарлаад явж байгаа. За эхнээсээ Австралид очиж сураа явж байгаа хүүхдүүд маань ер нь бол 1 жил сурах тэтгэлэг олгодог. За манай тэгээд education буюу те боловсролын агентлаг маань бас өөр төрлийн тэтгэлэг зарлаж байгаа. Тэгэхээр яг одоо энэ Ogi Corp гэдэг энэ компани маань жилд одоо нэг тэтгэлэг олгодог болсон байна. Анх бол 1 жилийн тэтгэлэг зарладаг гэсэн бол одоо хамтран ажилладаг байгууллагуудтайгаа нийлээд бакалаврын буюу 3 жил Австралид сурах тэтгэлэг. Тэгээд 100% тэтгэлэг. Энэ ер нь Австрали аваарцаас өөр яг энэ бакалаврын тэтгэлэг ерөөсөө байдгүй байхгүй Австралид. Тэрийг одоо бид нэр өгч байна. Гэх мэтчлэн одоо нөгөө маркетинга хийхдээ буцаад хин нэгний амьдралыг өөрчлөөд тийм үү. Тэр маркетинг телевизүүдэд ч юм уу те бид нөгөө хэвлэл мэдээлэлд мөнгөө зарцуулдаггүй харин хүүхдүүдийн одоо сурах боломжийг нь илүү олгож өгдөг байгаа. За бизнес дээр хийжсэн хамгийн том хоёр алдааг би дурдсан зүгээр гэж бодож байна. За нэг нь болохоор эхлээд бид нэр бизнес эрхлэхдээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх газараа үйлдвэрийн түрээслсэн. Тэгээ шинэ брендинг хийж байгаа хүмүүсийн хувьд тэр бол асар өндөр зардал тий. Түрээс чинь өөрөө маш өндөр зардал. Тэгээ тэр хүмүүсийг цалинжуулна энэ бол асар өндөр зардал. Тэгэхээр би одоо шинээр одоо бүтээгдэхүүн хийж байгаа тийм брендинг үүсгэж байгаа стартап компаниудад юу зөвлөх вэ гэхээр хизээж түрээс нь их мөнгө битгий төлөө. Тэрийг аль болох нөгөө юу гэдэг түрээс нь бага мөнгө төлөхөөр ер нь явах хэрэгтэй юм байна. Тэгээд бид нэр эхний 1.5 жилдээ гэсэн үг түрээсэлж хагаад
дахиж нөгөө үйлдвэр түрээслээгүү. Дандаа тухайн коллекшн дээрээ нөгөө байгууллагуудтайгаа хамтран ажиллаад бүтээгдэхүүнээ одоо дандаа гараар ингэж үйлдвэрлэсэн. Ахиж ерөөсөө тэгэж нөгөө түрээс төлөөгүй. За энэ бол бидний хийсэн хамгийн зөв шийдвэр байсан. За хоёр дахь нь болохоор бид нэр яг нэг бүтээгдэхүүн дээр гаргасан алдаагаа ярих нь зөв баг. Энэ бүтээгдэхүүн бол намайг хамгийн их хуйлуулсан, хамгийн их баярлуулсан бүтээгдэхүүн. Одоо ингээ харуулах юм бол энэ Mermaid гэдэг бид нэр энэ одоо сет байгаа. Энэ яасан бэ гэхээр бид нэр манай хамгийн алдартай бүтээгдэхүүн. Энэ бол за хамгийн анх хийхдээ бид нэр ямар алдаа гаргасан бэ гэхээр энэ нөгөө 2000-ад оны Chanel-ийн одоо гаргаж ирсэн ийм техник одоо арьсан дээр ийм одоо пластик тавиад одоо өөрөөр өнгө оруулаад гэсэн үг шүү дээ, тий. Халуун хിവэр дараад нэг ийм материал гаргадаг техник юм. Тэрийг бид нэр ашиглаад Mermaid бүтээгдэхүүнээ анх хийсэн. За тэгтэл ямар алдаа гаргасан бэ гэхээр чанар дээр алдаа гарсан. За тэр хамгийн анхны алдааг нөгөө Японд бүтээгдэхүүн авсан юм ихтэй. Нөгөө өглөө хүртэл одоо юу гэдэг нь Адар бороонд нөгөө гадуур одоо найзуудтайгаа тий цагийг өнгөрүүлээд тэгээд норгоод тий тухайн бүтээгдэхүүнийг маргааш нь одоо балкон дээрээ тавиад нэг 3-4 хансан юм байна л да. Тэгээ буцаад гаргаад ирсэн чинь ингээд угаасаа хаасайг нь хагарцсан. Яг үл энэ чи арьс учраас норгоод шууд одоо нарны тусгалд ингээд тавьчихаар нөгөө яах нь тийм хагарчих нь шүү дээ нөгөө бүтээгдэхүүн чинь. Тэгээд нөгөө миний нэгдүгээр алдаа болохоор энэ бүтээгдэхүүн бол тэ гоёлд хэрэглэх бүтээгдэхүүн шүү гэдгийг би одоо үйлчлүүлэгчтэй одоо тэ хандсан тийм анхааруулга бүтээгдэхүүнтэй хамт явуулаагүй мэлээ. Тэр нэгдүгээр алдаа. Хоёрдугаар алдаа гэх юм бол тэр бүтээгдэхүүн зөвхөн одоо нөгөө гоёлд хэрэглэх хэрэгтэй гэдгээч хүмүүст сануулж хэлээгүй мөн одоо тэг ганц нэг тийм алдаа бол нөгөө чанар дээр алдаа гаргасан байсан. Тэгээ тэр Японд байсан эмэгтэйд бид нэр уучлалгүйгээд шинээр ягаан өнгөтэй тэр нэг мугаа ирсэн бүтээгдэхүүн бэлгэлжсэн. За тэгээд хэд хоногийн дараа тухайн хүний хамаатан гэдэг нэг эмэгтэй бид нар руу холбогдоод та нарыг одоо blackmailing хийнэ гэсэн үг шүү дээ, тий. Тэр нь одоо та нарыг би сошиал орчинд ингэж тавина гэж сүрдүүлээд тэгээд тавьсан л да. Танаа бүтээгдэхүүн бол хуурамч бүтээгдэхүүн байна. Ийм болсон байна гэд оруулсан. За бид нэр тэрэн дээр үннээ л хэлсэн, тий. За бид нарыг уучлаарай, тий. Бид нэр алдаа гаргасан байна. Гэхдээ энэ алдааг бид нэр улам сайжруулнаа. Энэ бүтээгдэхүүнийг улам сайжруулах болно. Уучлаарай. Бид нарын гаргаж байгаа алдааг тий ингээд засах боломжийг олгороо гэдэг нэг өөрсдийнхөө үйлчлүүлэгчдэд хандаад одоо сошиал орчинд мэдээлэл хийсэн. За тэгтэл яасан бэ гэхээр нөгөө бидний худалдаа авалт бүр улам ихссэн. Тий. Тэгээ хүмүүс биднэрт алдаагаа засах боломжийг олгосон. Тэгснээрээ тэр үед бол нөгөө хувийнхаа үед би бол угаасаа нэлээд одоо юу гэдэг нь give up хийхэд бэлэн болцсон, тий. Ерөөсөө чадахгүй байна. Тий энэ үнэхээр хэцүү байна гэж бодцсон. Ер нь нэлээд юм доошоо тий одоо болцсон байсан. Тэгтэл нөгөө хүмүүсийн тэр гоё хандлага урмын үг тий алдаагаа ингээд засах боломжийг олгосон нь тэр нөгөө эмэгтэй манай хэрэглэгч биш тий. Тэр эмэгтэй бид нарыг яаж доромжилж, яаж одоо гүтгэж, яаж одоо бид нарыг бид нөрлөө ингэж нөгөө атак хийжсэнээс үйл шалтгаалаад бүр асар их хүмүүс бид нарыг дэмжиж хайрлаад, хамгаалаад тий ингээд алдаагаа засах боломжийг олгосон. Тэгснээр өнөөдрийн Mermaid бүтсэн байхгүй юу? Энэ Mermaid биднэрт 40 сая долларын ашиг авчирсан. Тэр нь зөвхөн Mermaid-ийг зарагдсан та биш те. Mermaid-ээр дамжуулаад маш олон хүмүүстэй дэлхийн үндсүү болон бүрт бид нарыг мэддэг болоод тэгээ манай бүтээгдэхүүнийг хэрэглэгч болж эхэлсэн. Зөвхөн Mermaid-ийг биш, өөр бүтээгдэхүүнийг ч гэсэн авч эхэлсэн. Индонез улсад яг одоо мөөгөр яг ийм арьс шиг одоо материал гаргаж аваад 3-аас одоо 5 жилийн хугацаанд одоо хэрэглэж болох үз. Тэгээ дараа нь нөгөө хаягдл нь байгаль дэлхийдээ ингээд шингэх боломжтой тийм материал гаргаж аваад тэрийгээрээ яг одоогийн байдлаар кет болон цүнх хийж байгаа. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор
тэр нөгөө усан онгоцны далбаа хийдэг материалаар тэр чинь нөгөө тэр асар их салхинд хүртэл ингэж нөгөө цуурахгүй, эвдэрэхгүй байгаа тэр материал маань одоо олон жилийн хувьд яг нь ингээд нөгөө чанартай байх боломжтой. Тэр материалаар бид нар төбөл хийж гэн, цүнх хийж гэн, бусад одоо юм жижиг аксессуарс хийж гэн, тий? Ийм хөгжүүлэлт хийж байгаа. Дараагийн одоо зүйл маань гэвэл Сидней хотын яг төвд байрладаг түүхэн одоо хамгийн түүхэн одоо дэлгүүр буюу QVB, Queen Victoria Building энд орохоор хүлээж байна. Тэгэхээр нэг үсэн ийш орохын юм чинь те зөвхөн Оги брэнд гэлтгүй Монголын бусад брэндүүдийг те бусад дизайнеруудад бусад одоо бизнес эрхэлж байгаа фэшн бизнес эрхэлж байгаа хүмүүс боломж олгоод тэднийг бас нөгөө олон улсын тавцанд гаргахад нь одоо дэмжлэг болоод нэг юм булангаа зөвөрөө яг Монгол брэндүүдийн болон болохоор бид нэр төслөө одоо төлөвлөөд явж байна гэсэн үг. Гоё хөл дэвтэйхэн одоо бүтээгдэхүүнээ өмсөөд тий би бол өдөр тутам хэрэглэдэг тий 12 см-ийг бүр өмсдөг. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө биеийн онцлогоос шалтгаалаад 6 см, 8 см, 9, 10, 12 гэдэг ийм өөр сантиметр одоо гутал байна тий төвөл байна. Эндээсээ гоё өмсөөд харц дээгүүр тийм үү нэмэгтэй хүн чинь гоё өөртөө ихтэй байх ч гоё шүү дээ. Тэр чинь нэг хин нэг эрэгтэй хүн таалагдах гэдэг юм шүү дээ. Өөртөө таалагдаад өөртөө дуртай өөрийнхөө химээр байгаа тэр зүйлийг хийгээд гоё сэтгэл өөдрөг яваасаа гэж хүсэж байна.